这都是水果黄瓜的一种。 김치는 거의 이거 сайн бацгаана уу. Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлага маань үргэлжилж байна. За өнөөдөр ингээд Зүйн хотын Фэншан Сойрингийн Хуама гэдэг тосгонд ирээд за Жөвхөн хэн дээр ирээд байна. Тэгээ энтх нь болохоор ингээд органик жимсүүдийг ургуулж, жимс ногоо, хүнсний ногоог ургуулдаг. За бид нар ингээд гоё органик жимс ногоог амсаад явж байна. Тэгээ энд нэрийн онцлог нь болохоор юу вэ гэхээр за хүлэмжийн дотроо болохоор ингээд жилийн 4 удиралд жимс ногоогоо тариалаад ингээд дэвшилтэт технологиор ингээд хөрснийхөө чанарыг сайжруулдаг. Тэгэхээр жилийн 4 удиралд одоо жимс ногоо суух боломжтой. Тэгээ энүүрээ бас нэг аялал жуулчлалын орлого бүтээж жуулчдад ингэж үйлчлэгээ хангад юм байна. За нөгөө талаараа задгаа тариалангийн талбайдаа зам үлдэр сайжруулсан одоо мөн органик жимс ногоогийг ургуулж одоо бас ургалт гаргалтаасаа орлого бүтээд юм байна. Бид нар одоо Зүйн хотын Хуама тосгонд ирчихсэн байна. Тэгээд хөдөө аж ахуйн шинэ үйлдвэрлэлтэд танилцж байна. Энд болохоор хүнсний нарийн ногооноос гадна шинэ төрлийн жимс ургуулгаар онцлогтой юм байна. Тухайлх юм бол одоо гадал жимсийг энд ургуулдаг юм байна. Тэгээд улаан лайлн гэхэд ийм эсэглэн биш чихэрлэг юм гоё хамттай байдаг юм байна. Тэгээд ямар нэгэн байдлаар химийн бортоо ашигладаггүй гэдгээрээ онцлогтой юм байна. За одоо яг энд ургаж байгаа хүлэмж дээр ирсэн байна. Энд жимсийг химийн бордоогүйгээр ингээ ургуулах боломжтой жилийн 4 улиралд юм байна. Тэгээ эрүүл эко яг энэ хүнс дээр бол ингэж гоё ургуулж болж ийн гэдэг нь үнэхээр гоё байна.